Тэгэхээр манайд нөгөө Эрдэнэ Монгол компаниас 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ноутбук болон одоо бусад нөгөө угаалгын өрөө анги танхимуудад хөрөнгө оруулалт хийсэн. За хөрөнгө оруулалт хийхээр багш нарт болохоор ноут за мөн ухаалаг дэлгэц бүлгүүдэд өгсөн байгаа. За ухаалаг дэлгэцээр болохоор багш нар нөгөө захим контент бэлдэх тийм ээ. Захим контент бэлдэх бусад үйл ажиллагаанд ашиглаж байгаа. За захим контент бэлдэж бусад үйл ажиллагаанд ашигласнаар багш нарт ерөнхийдөө болон хүүхдүүдэд ерөнхийдөө нэлээд даваа талтай. Ягаад гэвэл одоо нөгөө манай цэцэрлэгт хамрагж байгаа 2-5 насны хүүхдүүд чинь айлбаа юу хүүхдүүд, маш ухаалаг хүүхдүүд гэсэн үг. Бас мөн хүүхдийн чадвар хагцад нэлээд нөлөө үзүүлсэн гэж багш нар банд өгнж үзэж байгаа. Ерөнхийдөө нөтөн дээр ч гэсэн бид нар нөгөө хамгийн сүүлд авсан нөт нь 2 жил гарсан болцсон нэлээд ашигласан хугацаа удаан болсон байсан. Тэгэхээр нөгөө шинэ нөттэй болоод багш нарт ч гэсэн ажиллаа хийхэд бас боломжтой, таатай орчин бүрдүүлэхэд нэлээд нөлөө үзүүлсэн гэж бид нар бодож байгаа. Бас угаалгын өрөөнд өгсөн техник хэрэгсэл дээр бас манайх нэлээд сайн ажиллаж байгаа. Хүүхдүүдийнхээ нөгөө заавуу цагаан хэрэглээг угаах, ариутгах тал дээр маш ажлыг хөнгөвчилж өгсөн. Тоос орогч нь бас маш нөгөө хийж байгаа хүмүүсийн ажлыг маш их хөнгөвчилсөн тийм сайхан хөрөнгө оруулалт болсон байгаа.